холбоотой, эдийн засгийн холбоотой гараад байгаа хүндрэлүүд дээр бид нэг анхаарлаа хандуулж яг юу болоод байгааг сонсомоор байгаамаа. Төсвийн одоо гүйцэтгэл маш их хэмжээгээр тасарсан. Тэгээ энийг нөхөхийн тулд аж ахуй нэгжүүдийг одоо хит их хэмжээгээр дарамтлаж байгаа. Тэгээ энийг одоо бид холбогдох байгууллагуудын дуудаж энийг сонсох хэрэгтэй байна. Том жижиг гэхгүй бүх л аж ахуй нэгжүүдийг одоо зөвхөн нэг дүүргийн төсөв гүйцэтгэлд саад учруулсан бол гэмт хэрэг тооцно гинөө. Тэрийг харж байгаа биз дээ. Тэг хиний буруугаас юуны буруугаас болоод энэ төсвийн гүйцэтгэл энэ их хэмжээгээр тасарсан. Тэг ийм хүмүүстэй хариуцлага тооцохгүй одоо их хурл засан тийш их хурл яаж засах вүлээ? Гишүүдийн үгийг сонсож байхад их хурл заснаа гэдэг юм. Их хурл засдаг одоо тийм юм байхгүй л дээ чинь төсвөө тодтох юм уу эсвэл одоо засгийн газарт одоо ямар нэгэн байдлаар энэ чинь одоо хариуцлага яах хэрэгтэй шүү дээ. Бид ямар гүйцэтгэх засаглал байгаа шүү дээ. Бүгдөө ярьж байгаа засяал гэдэг одоо засаг аргачлал нь одоо би бол мэдэхгүй байна. Тэгэхээр энэ төсвийн гүйцэтгэлтэй одоо та бүхэн бүгдөө мэдж байгаа шүү дээ. Цалингаас өөр зардал гарахгүй. Төсөв батлуулахдаа юу боллоо? Би тэгтээ 26 оны төсвийг яриаггүй шүү. Энэ улаан ногоон цэнхрээр удирдаад байсан тэр төсвийг яриаггүй. Би 25 оны төсвийг ярьж байгаа. Төсвөө алдагдaltaгүй гэж явж байгаа сүүлдээ энэ ч хэдэн их найтай алдагдaltaй болоо баталсан. Одоо тэрээс аваад даавалтсан юм шүү. Тэгээ энийг эдийн засгийн байнгын ороор сонсоод яг болоод байгаа нөхцөл байдлын тэгээ энэ жижиг ахуйн нэгжүүд рүү хэтэрхий шахдаг. Энийг далимдуулаад маш олон нуглаа үүсэж штэ. Тэгээ би яг нөгөө жижиг дунд байнгын орон дарга нэл утсан. Тэгээ над руу хүмүүс одоо зовлон жаргалдаа ил тод бичиж байгаа. Тэгээ би хариулж чадахгүй юм л та. Тэр энийг сонсож энэ ч одоо хамгийн гол нөхцөл байдал болчиход байна. Их хурлын гишүүд тэгээд их олон зүйл рүү айгуул олон зүйл рүү их хурлын гишүүдрийг сатааруулж байгаа л та. Засгийн газар. Энэ ч одоо хамгийн гол нөхцөл байдал болчиход байна. Орлого талдаа анхаардаг байх хэрэгтэй. Нүүрсээ зарж чадхаа болсон байна. Одоо ингээ үг хэлэхлээр нэг 2 хоног хэвлэлээр дайрдаг. Тэгээ одоо айгуул одоо цагийн дараа л нэг юм бичнэ. Юу гэх бол та. Тэгээ бас нэг юмны хулгаад л одоо нэг зургийг ороод хавчуулаад юу л болох бол. Тэгэхээр одоо энэ байдал өөрөө хэтэрхий даймж ирж байна. Жилд одоо хэдэн удаа төсвөө тодтогддог болох вэ? Энд буруу тооцож шít. Чадахгүй байх тооцож. Гэдэг дэлгэрэнгүй яриг гэхлээр бол одоо мяа төрөхгүй. Тэгэхээр би бол нэлээд тийм одоо нүүцэд байгаа нөхцөл байдлыг нэлээд тийм товчор хэллээ. Энийг бол эдийн засгийн байнгын ороо нэлээд анхааралтай авч сонсох хэрэгтэй байна. Сонсно гэдэг нь одоо үүсэд байгаа нөхцөл байдлыг гүйцэтгэх засаглалын нөхдүүдээс сонсохоор хэрэгтэй. За энийг би хэлцэх асуудалд бас дараагийн хэлцэх асуудалд байнгын орон даргаыг оруулж ихийг бас хүсэж байгаамаа. Баярлалаа. За Ганбаатар гишүүн